жилийн үндэсний хоёр наадмын хурдан соёолын насны мөрдийн уралдаанд 280 гаруй соёолон бүртгүүлж шүтлүүлээд уралдааны замд гарахад бэлэн болоод байна. За энэ шүтлэнгүүдийн дунд өнгөрсөн жилийн их хоёр наадмын дөрөв магнаа эрчим хүчний газрын дарга англи тайвны гоё халиун, аман хүзүүдсэн англи тайвны үүлэн бор, за шүтлэндээ улсын наадманд төрүүлж байсан Мандагийн бор, Бурхан халдун группийн мөнх тишийн бор, Даагандаа улсын наадманд төрүүлж байсан Макс группийн мандаа байж Давгдэржийн Осоо хоёр гээд одоо цуутай хурдан хөлгүүдэл мордсон. За соёолон эргэжээ. Ардын хувьсгалын 83 жилийн үндэсний их хоёр наадмын соёолон морд гараанаас арлаа. За соёолон морд бол гараанаас сурахад нэгэн зэрэгцсэн. За бид соёолон мордын олон мордын араас нь дагаж тархины морд руу төгөж өгнө. За бид одоо морд ирэхэд ингэж харахад бол одоо үзэгчдийн тааварт, морины хорхотуудын тааварт ихээхэн орж байсан, налайхын сунгаа тун дээгүүр тавьж байсан, байн өнгөрж байсан, Завхан аймгийн уяач, Бэгцэрэнгийн содон цагийн од хээр гэдэг хурдан соёолон өнгөлж яваа. За энэ сайхан морин соёолын араас нэгж явна. За од хээр бол одоо эрлиз соёолын одоо Туваагийн Тэсийн голын ийм эрлиз дүү. Холцтой ийм одоо налайхын сунгаан дээр бол тун одоо сайн байсан. Намын сандуужийн уяаны болтой одоо хэд хэдэн цэнгэр хөцтэй хүүхэд унсан соёолонгууд тархинд яваад өгсөн. Түүн дотор бол одоо эрчим хүчний газрын дарга англи тайвны гоё халиун үрээ яваад өгсөн. Мөн одоо энэ гоё халиун үрээг бол Монгол Улсын мандаа яаж гарамжийн сандуужийн үе сайн бодлоож байгаа нэ. За энэ Төрүүчийн мордон дээр бид ирж байна. Төрүүчийн мордыг одоо содон цагийн од хээр хөтөлсөн. За түүний араас Мандагийн Бурхан халдун группийн мөнх тишийн Монгол Улсын алдарт яаж мөнх тишийн бор англи тайвны гоё халиун хоёр түүний араас яваа. Арын үрээнүүд нь бол одоо нэлээд бөөн дөхөө ингэж нэгж яваамаа. За энэ саарл үрээ байна. Энэ саарл үрээ бол одоо МТТ компани Сэдвийн саарл үрээ байна. Тэр цаана сайхан хонгор соёолон сандуужийн уяаны хонгор соёолон байна. Энэ наадлын азарган хол соёолон ч гэсэн одоо сандуужийн мандаа байчийн уяаны соёолонгууд байна. За энд морин хээр соёолон цагаан хувцастай хөвгтэй энэ бол Арангаа аймгийн Цэнгэр сумын харьяат Монгол Улсын начин Дашцэрэнгийн хээр үрээ нэлийн араас гараад нэгж байна. За энэ Бурхан халдун группийн Мандагийн бор англи тайвны гоё халиун хоёр одоо хоёр улаан төрийн хоёр нааданд төрүүлж байсан, айрагдж байсан ийм хоёр хурдан буян содон цагийн хээрийн араас бол нэхэж явна. За энэ хоёр үрээ ингэж одоо удаан уралдаад хоорондоо их уралдсан юм. Содон цагийн хээр бол одоо лавтын 300 м тэртээ тасархаа яваа. За гоё халиун өнгөлцсөн хөшөөлгдсөн Мандагийн бор яг ардын дашаагийн дээрэлсэн. За энэ содон цагийн хээр Завхан аймгийн харьяат Монгол Улсын алдарт уяач Бэгцэрэнгийн содон цагийн за чимэн өдрөөр шахаж байгаа содон цагийн од хэмээх хээр соёолон налайхын сунгаанд бол одоо олон төрөлсөн хэн сунгаанууд нь өнгөлсөн орны хорхойтнууд үзэгчдийн тааварт бол одоо зүйсээр орж байсан. За арын хоёр үрээ нэгсээр юм. За хөлн чанга барай. За Мандагийн бор гурван талаар нь тэрсээд ордорлоо. За түүний арын 3 4 үрээ явж байна. За сайхан 367 номертой сайхан морин хээр соёолон за ганц сүхэн хээр явж байна. Анги интернэшнл компани ганц сүхэн хээр. За энэ мөн сандуужийн уяаны Мандагийн уяаны хоёрч үрээ явж байна. За энэ саарл үрээ бол МТТ компани Сэдвийн саарл үрээ араас нэгж явна. За ганц сүхийн хээр үрээ Дарган Сүхбаатар аймгийн Дарган сумын уяач Анги интернэшнл компани уяач Шилхаасрынгийн ганц сүхийн хээр үрээ явж байна. За энэ Цэнгэр сумстай хөгдүүлсэн хээр үрээ энэ Макс группийн уяач Монгол Улсын мандаа уяач Давгдэржийн Ганбаатарын Даагандаа төрүүлж хөдөлгөөний аман үзүүдээс Сүхбаатар аймгийн 70 жилийн төрүүлж байсан Давгдэржийн Ганбаатарын Осоо хээр соёолон явж байна. За тэр араас цагаан сумстай хөгдүүлсэн хээр соёолон тархины үрээнүүдийн арын бөө өрөөнүүдийг дайраад урагшилж явсан туулаад за энэ гоё халиуны Бурхан халдун группийн мөнх тишийн бор хоёрын уралдаанч мөн за энэ урд нь бол одоо харин төрөөнийхөө хувьд бол одоо содон цагийн хэртэй бол сайн ойртогдсон. За энэ хоёр монгол үрээ нэг бариад авах юм бол харин тавихгүй гэж мэдхийн. За содон цагийн хэр бол дэндүү хол тасарцсан тулдаа бол одоо гараад уужсан. За бол ер нь тун ойртжээ. За өсвөр дээрээ бол одоо энэ гурван үрээ бол нэлээд ойрхон уралдах шинжтэй. За харин гоё халиун өнгөж эхлэе. За содон цагийн хээр бол одоо ийм хол тасарцсан. Нэг жоохон зайн ойрцсон ахаа дамраагаад салчлаа, болдуулчлаа. За харин гоё халиун бор үрээ хоёрын зай нэлээ ойртож байна. За арын хэдүүрэнүүд ширүү. За энд одоо бас сайхан бор үрээ явж байгаа халиун үрээ гоё халиунтэй их төстэй халиун үрээ явж байгаа. За ингээд одоо барианы газар өгсөн. За бариан дээрс тосож явъя үг дээр харъя. За бариан дээр одоо тун ойрхон ирэх байх та. За ороод ирлээ. За энэ содон цагийн хэр Завхан аймгийн харьяат Монгол Улсын алдарт уяач Бэгцэрэнгийн содон цагийн хэр одоо төрүүлсээр өнгөсөөр за арын хоёр үрээ
хөдөллөө ер нь за тун ойрхондоо ер нь за үзүүр дээр ирээд юу болдго юм бол доо за гоё холиун буруу талдаа хандагийн бүр зөв талдаа за ер нь хэдхэн алхмын за барай эзэгүүд тун ойрхон ирсэндээ ер нь эрт тасарсан тулдаад одоо энэ за энэ 5-6 ахын алхмын зайтай байх юм да за хүүхдүүд сайн гойдож байна 12 хүүхдүүд одоо их сургуультай хүүхдүүд за ингээд ардын хувьсгалын 83 жилийн үндэсний их хоёр наадан Завхан аймгийн хараад Монгол улсын алдарт байж Бэгцэрэнгийн од хэр сая олон төрүүлж аман хүзүүнд түшэр чимчний газрын дарга инг тайвны гоё халиун тэрхэ хөрнаад нэг төрүүл нэг аман зүудлээ 3 Тарангаа аймгийн сэнгэр сумын хараад Монгол улсын чин Засцэрэнгийн хэр хурдлаа 4 төсөв түвшний Тэгнэ 9 дугаар ангийн уяаж Хандаагийн хар хурдалж байна Айргийн 5-д Бурхан халдун группийн уяаж мөнгө төшийн бороо тэрхэ хоёр нааданд нэг төрүүлж нэг айрагдлаа. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ ардын хувьсгалын 83 жилийн үндэсний хоёр наадмынхан хурдан соёолон мөрдийн уралдааныг Хүй 7 хотгийн дэвжээнээрээс үзүүлж байна. Та бүхэн сайхан наадаарай.